Дэлхийн монголчуудын Эмжил радио 88-ны урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн ягэн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 28-ны баасан гарагийн үдийн хачир нэвтрүүлэг эхэлж байна. Студиэд хөтлөгч Мөгийн гэрлээ за найруулагчаар ган болтын ангарнаар ажиллаж байна. За өдрийн төргээ. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Omni Capital банк санхүүгийн байгууллага за мөн арж амжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хангатай жамжуулан хамтран ажиллаж байгаа баярлалаа. За баасан гараг үдийн хачир нэвтрүүлэг энэ 7 хоногийн туршид ажлын 7 хоног дуусчихэм. Тэгэхээр энэ 7 хоногийн туршид Facebook дээр ялангуяа Facebook дээр ямар постууд тренд болов, ямар постээр хүмүүс хоёр тал болж маргалдав, мэтгэлцэв, ямар пост их шеэрлэгдэв, тренд постуудыг ярьж өгдөг. За энэ 7 хоног бол их хэрүүл шуугаатай 7 хоног байлаа. Хавар болчихжээ. Зэрэгцээд баг би үл ингээд зэрэгцээд хэрүүл түүсэн чинь 7 хэрүүл зэрэг явж шүү. Facebook-ээр. За хамгийн ихний тренд пост юу байсан? Үндэсний телевиз дээр нэттэй нэг урааныг эсэргүүцдэг, урааныг дэмждэг ийм хоёр төлөөлөл болж 8 хүн дугуй ширээний нээлттэй хилэлцүүлэг хийсэн. За энэ хилэлцүүлгээс болоод бас баахан нөгөө нэг эсрэг талынх нь урааныг эсэргүүцдэг хүмүүсийг баахан баалсан. Баяр хүү, цэрэн, отхон мэтийн галзуу хүмүүсийг Норов Тэгшвэр доктортой нэг ширээнд суулгахаар ямар эрүүл мэтгэлцээ болох вэ гэд үндэсний телевизийг ч гэсэн нэлээд муулсан. Тэгээ яагаад ийм мэтгэлцээ хийж байгаа юм бэ? Нэг талд нь дандаа эрдэмтэд, нөгөө талд нь эрдэмтэн биш зүгээр л одоо юу гэдэг нь боловсруулыг бүр бичсэн. Тэгээ ямар ч боловсруулгүй ийм хүмүүс зүгээр эсэргүүцдэг хүмүүс байна штэ. Яагаад одоо юу гэдэг юм те ийм хачин юугүй хилцүүлэг хийж байгаа юм бэ гэдэг. За тэгээд нөгөө нэг урааныг эсэргүүцдэг хэдий чинь баахан баалсан. Тэгээд энэ нилээ явлаа. Энэ хилцүүлгийг хүмүүс нилээ үзсэн байна. Тэгээд ер нь бол сүүл дээрөөсөө ингээд монголчуудыг хоёр хуваана. Урааныг дэмждэг, урааныг эсэргүүцдэг гэж хоёрхан л хуваана. Гэж сүүлдээ явсан. За энэ нилээ явсан. Юу зандаа өчтөр яг энтэй холбоотой нөгөө монголчууд ер нь мэтгэлцэж сураагүй хүмүүс гээд пост оруулсан байсан. Тэгээ би бас нэг комент бичсэн байхгүй юу. Гэхдээ ер нь бол штэ тий нөгөө мэтгэлцээ гэдэг чинь за ямар нэгэн одоо түүх ч юм уу шинжлэх ухаан ч юм уу за энэ уран толботой нэг баримт нотлохотой нэг одоо нэг юм гаргаад ирлээ. Тэнгүүд нөгөө талаас нь няцаа штэ. Одоо няцаалт үүснэ. Үгүй наадах чинь ингээд ийм хор уушигтай яасан гингүүд нөгөө тал дахиад нөгөөтгөө нотлох гэж үзэн штэ. Тэгээ уул нь аюу гой ингээд шинжлэх ухаанчаар ч юм уу нэг аюу гой ингээд мэтгэлцүүл тэр дундаас чинь нэг юм гарч ирэх байхгүй юу. Тэгэхгүй тэгээ манайхан чинь мэтгэлцэж чадахгүй явж яснаа. Ингээ явж яснаа хэрүүл болоо. Тэгээ бүр гаханахаа өрөө. Тэгээ зодолтоо дуусна. Тэрний зөөргээд хөгжилтэй юунууд нь гэдгсэн чинь тэгээ нэг хүн тэгж байгаа байхгүй. Тэр одоо энэ Норов Тэгшвэр гэдэг нь бол яг физикийн шинжлэх ухааны доктор хүн байхгүй. Тэгсэн чинь тэгээ нөгөө юуны урааныг эсэргүүцдэг хүмүүсээс тэр баяр хүү гэдэг эдийн засгийн доктор гинүү дээ. Тэр хүнээсээ та ингэхэд одоо доктор хаана хамгаалсан юм гэж чамд яваа та. Тэр чамд яваа. За жишээ нь яг энэ аахгүй юу. Ингээд явсан. За ингээд тэгэл баалал явсан. Тэгээд ер нь бол энэ мэтгэлцээний тухай олон янзаар явсан. За зарим хамгийн гайгуунууд нь болохоор одоо юу гэдэг нь урааныг эсэргүүцдэг эрдэмтэд тус байж болно шүү дээ. Яг шинжлэх ухааны урааныг тэр эрдэмтдийнхээ эсрэг урааныг дэмждэг эрдэмтэд эсэргүүцдэг эрдэмтэд гэж оруулахгүй чинь нэг талд нь урааныг дэмждэг талд нь бага эрдэмтэд оруулчаад нөгөө талд нь эрдмийн зэрэг цолгууч гэдэг юм уу ийм хүмүүс байх юм л гээл. Улсаараа үздэгэл юм байж тэр балаа гэдэг байгаа хүмүүсээ яг ажиллаа мэддэг хийдэг эрдэмтэд мэрэгжлийн хүмүүсийг нь оруулахаар үзэхгүй ээж худлаа гинэ. За ингээд энэ мэлээ явсаа. За өнгөрсөн 7 хоногудад нөгөө нэг нөгөө дүлгөөнийг жүжигчин дүлгөөнийг жаахан юу үзсэн штэ балбсан штэ. Одоо сошиал дээр цовдлогдно гэдэг үг гарцсан штэ мөн. Өчигтэй тийм үү энэ 7 хоног миний фэйсбүүк дээр дүлгөөн гэж ёстой орж ирээгүй дээ. Гөө ер нь тэрний өмнөх 7 хоног ярьж байна. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт нөгөө нэг шүүдэр цэцгийг жаахан балбсан. Шүүдэр цэцэг гэж хий. Яав дээ нэг жүжигчин охин байдаг. Тийм жүжигчин тэгээ нэг гадаад нөхөртөө суудсан. Тэгээ тэгсэн чинь ингэсэн байл. Царайг нь харахгүй танихгүй л дээ. За одоо манай найруулагч өөх ах уу. Ингэсэн байлээ шүүдэр цэцэг. Би гайхуулж амьдрна. Би угаасаа саагүй. Тэгээ юу гэж.
Хүмүүсийн комментууд их инээдтэй бас их хөөрхөн юм а. Хүний нөхөр булаачсан биш. Хүний нөхөртөө нууцаар явуулдаад байгаа биш. Хүүхдүүдийг нь өнчрүүлээд айл гэр өмүүлчихсэн биш. Би одоо яг юугаа нуух уу? Гайхуулна гэж харах өнцгтэй хүмүүс ойлгодгүй. Тий, би гайхуулж амьдрна. Би угаасаа саагүй. Тэгээд юу гэж. Тэгэхээр та яахын та нар гэсэн заяа. Өөрийн орон зайдаа би хүснээ постлно. Үзэх үг нь таны ярих. Ирэхэж олигтой эдэлж мэдгүй хүмүүс миний ирэх рүү халдаад яах вэ та минь. Сошиалаас соёлтой утгатай ашиглаад сурч байгаа хүмүүс минь. Ирчүүд нь бүр байрж идлээ. Харлаган залуус минь хувь хүний хөгжил хэдийнэ хаалгачинд огшжээ. Суралц хөгж дэвш манайхаа гэсэн. Тэгээ нөгөө нэг ийм дээлний реклам ер нь ингээд нөгөө нэг тэр гадаад нөхөртөөгөө ингээд үндснийхаа дээл хувцсыг ингээд өмсөөд тэгээ ингээд нөгөө нэг эн чинь угаасаа дандаа инфлюенсер гэдэг утгаар баах реклам зар сурталчилгаа хийдэг байхгүй юу? Тийм тэгээд ингээд ийм зураг оруулсан чинь энэ нүдүүлсэ. Тэгээд энэ нь одоогийн байдлаар 126 шеэртэй 9200 реакшнтай 1600 сэтгэгдэлтэй байна. За би бол хараагүй байна. За тэгэл доор нь энэ эмэгтэй хүүхэд гаргаж нас намандаа байсан дээр баха амьдрал дээрч ажил дээрч олигдойхон дүр бүтээч хэрэгтэй дээ. Өөрийгөө олоо бүсгүм нь гадаад хүнтэй галбиргүй амьдарч байна та. Ер нь зүгээр нөгөө нэг гадаад хүнтэй сууснаа үгсэндээ ингээд гайхуулаад энэ хоёр ч хурин бүрстэй амар сүртэй нэжгэр болсон штэ. За. Тийм тэгээд үгсэндээ ер нь гайхуулаад зайлшгүй гадаад хүнтэй сууснасаа бал болоод. Тэгээд хамгийн гол нь тэгээд суусан чимээгүй ингээд тэ байж ахгүй нөхөртөөгөө хамт эн чинь нөгөө нэг реклам зар сурталчилгаа мурчгаа ингээд хийгээд ажиллаа хийж байгаа юм боосоо. Тийм ажиллаа хийгээд байгаа. Тэгээд ингээд хоёр талцчаа тэгэнгүүт нөгөө талд нь ингээд бас өмөрж байгаа нэг хэсэг байгаа л да. Би тэрэн дунд шүүдрээгээ өмөрөөс таалж өгдөг үү. Бүр амар заяа. Гадаад нөхрөө дагаад зайл гэсэн чинь нөгөө талд нь дээл сайхан зогчээ аз жаргал хүсээ танаа гэр бүлдгээ те ингээд нөхөртөөгөө ингээд Монгол дээл өмсөд ингээд орсон чинь л ингээд ийм бөө юм болцсон. За дараагийн тренд. Дараагийн тренд болохоор яг хөө түрүүний тэр нэг трендийг дагаад бас нэг жижиг тренд явсан нь нэг ийм дөнгөж одоо хөвтөж байгаа Монгол банхар нохойн хайжууд дөнгөж хөрцсөн хурганы зураг байхгүй. Тэгээд энийг анх ингэж тавьсан. Халзан бүрэгтэй төслийн ойр байсан айлын эр нохой хургалжээ. Ураан үнэхээр аюултай юм а. Ингээд димэр хөтөл шууд итгэж хэмжээний өхөрнүүчүүдэгээд тэгээ энийг баахан савсан. Нэрээ ингээд тэр чинь айгүй бол энэ ураанаас болоод хоёр толгойтой хург гарч байгаа юм чинь нохой бол хургалж магадгүй гэдэг ингээд нэг явж исэн. За энэ ч яг нэг сүртэй яваагүй. Ийм тренд болсон. За. Нямдава равданд орж гэж хүн анх эхлүүлсэн байж магадгүй мэдгүй би бол тэгж бодсон. Энэ одоо маркетинг үгээд тэгээд модун шань юу гэдэг одоо юуны цохогчтой хойд насандаа учирна гэдэг нэм номны зураг тавьсан бохоггүй. Ном байгаа. Тэгээ ширээн дээр тэр ном. Тэгэнгүүт Ис Эрдэнэ гуайн алдарт романы Тэ үсгийг нь дээ болгосон хүннүү гүрнийг үүсгэн байгуулагчтай ижил нэртэй хүний зохиосон ном хамгийн аймаар нь пен нэм байна да. Сонирхоод авдаг юм уу гэснээр маркетингийнхэн золиос болох юм болов уу гэж бодоод болчлоо гэсэн. Тэгээд зохиолч Сэнгийн Эрдэнэ гуайн хойд насандаа учирна гэдэг алдартай роман байдаг хгүй. Тэр хэлмдүүлэлттэй үе. Тэгсэн чинь шууд ингээд хойд гэдэг энэ дэ болгоод хойд насандаа учирна гэд тэгээ зохиолч нь модун шани үгээд ингээд уран зохиолын нэр юм шиг ба. Ингээд гаргацсан. Тэгээ энэс болж баахан муудалсан хүмүүс. Тий нэрээ ингээд ийм алдартай романы нэрийг ингэж авч болохгүй штэ. Хүн бол андуурах юм байна мэн гэл. Тэгээ энэ одоо маркетинг байлаа гэдэг энэ ч одоо энэ өвдмөж гэж байдгүй юм уу гэж мэлээ явсан. Энэс айхтар штэ тий ер нь. Тий тэгээ ингээд явцсан штэ. Тэгээ одоо сүүлдээ бүр тэр нөгөө зохиолч гэдэг хүн нь өөрөө бас тайлбар бичсэн л байлээ. Тий. Өөрөө тэгээ юу гэсэн бах юм? Өөрөө бол би оюуны өмч зөрчөөгүй. Тий. Хойд хоёр хойд насандаа учирна гэд бичсэн. Ер нь бол одоо юу гэдэм те. Шатраг 3 цэрэг гэдгийг дахиад өөр хүн шатраг 3 цэрэг гэд бичсэн ч болно шүү дээ. Тий. Номны нэр бол одоо юу гэдэг. Номын бүтнээр нь доторх нь хуулаад бичээг бол гэсэн утгатай юм яриад. Тэг бичсэн байл. Тэг ер нь бол зохиолч нар ялангуяа яагаад ингэж байгаа юм бэ? Энд чи болохгүй шүү дээ гэд. За ингээд бахан энэ юу баалуулсан. За хоёлаа хамтран хэлхий танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатарт 12 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аржанчуулангийн анхны ундраас авсан Аршаан хангата жанчуулан хамтран ажиллаж байна. За хангата жанчууланг ер нь бол хүмүүс олон янзаар ууж хэргэлдэг. Зүгээр энгийн байдлаар гэвэл хүмүүс хордлогонд орцсон үедээ халааж уудаг юм байна. Тэгээ хоолны хордлого болсон үед ингээд бүүлжээд ингээд хотоод нь өнгөр тогтохгүй үед бол халаагаад уучдаг гэж хэлээ. Тий.
За тэгэхээр анхны ундрагаас нь савлсан, олон жил хэрэгэлсэн, чанар нь баталгаажсан хангатай жанжуулан. Тэгэхээр ер нь бол одоо ингээд хангатай жанжуулан аршааны их ундрагыг бохирдуулахгүй он удаа хугацаанд онгон тагшин байдлаар нь хадгалах, хойч үедээ өвлөл үлдэх үүднээс 2011 оноос ингээд ундрагын онцгой хамгаалтанд аваад тий. За ингээд яг хэрэглэгч олонд хүргэх зорилгоор хаан чизэж хэрэглэхэд хэлбэр юм хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатаагаар үйлдвэрлэх болсон. Тэгэхээр та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэнд бас дэмжээрэй. За энэ хангатай жанжуулан болохоор Төв аймгийн Эрдэнэ сумын брэнд бүтээгдэхүүн юм байлээ. Тэгээд мэдээж яг анхны ундрагаас нь савладаг юм шиг. За тэгээ та хангатай жанжуулан гэж зүгээр гэрэлэр бичээд Facebook руу орох боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 88 55 37 73 дутснаас аваарай. 88 55 37 73. За ингээд нэвтрүүлгийн хамтран явуулагчаар ар жанжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хангатай жанжуулан хамтран явуулж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөө ячаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үргэлжлэлээр ирэх сонсогч танд хүрч байгаа. За ингэсэн. Одоо минийх үстэй тий. За ингэсэн. Сая нөгөө энэ өнгөрсөн 7 хоногч нөгөө нэг Навризын баяр болж таарлаа штэ тий. Тэглээ. За тэгэнгүүт нэг юм тэрэгэнцэртэй казак хүн ингээ шагнал аваад тэгээд амар бүр одоо энэ нэг ийм 23 секундын бичлэг заяа. Бүр ингээд чин сэтгэлээсээ ингээд ихэр татаад ингээд уйлж байгаа аахгүй юу? Энэ хүн ингээд шагнал аваад тэгээд тэрэгэнцэртэй ингээд түрээд гараад ирж байгаа. Тэгсэн чинь Хинти Житаям гэдэг ийм Facebook хэрэглэгч ингэж бичсэн байгаа. Үнцэг хамгийн удаан бодож байж оруулав. Учир нь эмзэг таатай бас таагүйгээ ялгахгүй мэдрэмж байсан. Шагнал хийж бүтээж эд гэлэлцэж байхад нь ингэрд нь яагаад очиж болдгүй болоо гэх бодол хамгийн ихээр толгойд эргэлцээ. Эцэст нь ямартаач төрдөө өнлүүлж буй түүний хизээч давтагдахгүй энэ мөчийг хуваалцгаар шийдсэн. Ямартаач ингэтэл сэтгэл хөдлөж байгаа нь оройтойгүйч илтгэх мэт. Эрүүлэнх сайн сайхан бүхнийг өсөөрөө амьдрал гайхалтай зүйлсээр дүүрээ ингээд. Тэгэд энэ хүнийг ингээд зүгээр харахаар бүр ингээд нэг имтэрмээр заяа. Ингээд тэр ингээд уйлж байгаа нь. За одоо би харуулъя. За манайхаа орж ирээд үзег хүмүүс нь үзээрэй. Нэг өрөвдмөр. Уйлж байгаа зүтэй. За би дууг нь хааж байгаа. Одоо яг энэ хэсгэл амар чухал. Бүр амар ингээд эргэтэй хүн штэ. Тэгээд бүр ингээд бүр ингэж уйлаад байгаа байхгүй юу? Тийм байна тий. Би энэ бичлэгийг үзээгүй мэнэ. Үзээгүй юу? Тий. Тэгээд одоо энэ бичлэг чинь 750 хэд удаа үзсэн заяа. 276 сэтгэгдэлтэй 6.6 реакшнтэй явж илээ. Тэгэнгүүт хүмүүсийн сэтгэлүүд нь альва шагнал одон медаль эд хийж бүтээж явсан цаг үед нь илүү их амжилт хүсэж олгогдож урамшуулж яагаад болдгүй болдоо хийж бүтээчгээд авч амжихгүй хорвоог орхисон хүмүүс ч олон байдаг даа гэх. Тэгээд энэ хүмүүсийн энэ хүний энэ реакшн амар хүмүүс юм өсөө. За тэгвэл дараагийн тренд. За дараагийн тренд чамд ч ус байгаа нөгөө нэг хонгоргийн залуугийн тухай баахан балбууллаа. Тэр юунд оролцож байгаа юм шиг шүү дээ. Тэр нөгөө нэг ямар шавлаа. 2-4-7 тэгсэн хэрэгтэй. Чамааг авсан болохоор би аваагүй. Би өөр зураг нь устсан байлээ. За. Тий, анх ингээд нэг юм толинд өөрийнхөө селфиг авсан байсан зураг нь устсан байлээ. Тэгээд тий ингээд одоо чинь бат өвчин лувсан сүрэн хонгор маань гоомой эсвэл бисексуал болтой гэд ингээд ийм тэр нэг зургийг хийцвэс тэр зураг нь устцсан байна лээ. За тэгээд энэ залууг хитэн талаас нь бас баахан балбарсан. Тэгээд сүүлдээ бүр ингээд нөгөө аав нь гарч ирээд аав нь хүүгээ өмгөөлөөд тэгээд бас пост хийсэн байна лээ. Тийм тэгээд сүүлд нь бол харин аав нь өөрөө Германд айгу гоё хүн байд юм биш үү? Үнэхээр лаг аав байд юм бэ? Ямар мундаг юм бэ гэдэг. Уул нь одоо би ингээд хэцсэн бэлээ. 4 дугаарыг үзсэн хүн байна л да. Чи бол үзээгүй шүү дээ. Тий харин үзээгүй. Тэгмэд хонгор энэ дотор байгаа залуучууд дотроос одоо бид чамд бүр анх л хэлжсэн шүү дээ. Тийм царайлаг марайлаг бол биш. За тэгсэн мөртлөө тийм айгуу тийм одоо юу гэдэг харизмтай ч юм уу ингээд тэр нэг юм хүнийг ойлгох те ингээд тийм айгуу давгүй залуу заяа. Тэгээд яг нэг баалуулах болсон шалтгаан юу вэ гэхээр зэрэг одоо нэг нууцхан өрөө гэж байдаг аахгүй юу? Тэр нууцхан өрөөрөө одоо тэр нөгөө мичи гэдэг тэр хасагдсан айгуу хөрхөн тэр шүдний эмч гэдэг нөгөө шүдний эмч охинтой хүүхэнтэй хамт ороод тэгэл ерөөсөө
бөгжөө өгөөд өөртөө зүүжсэн бүр ингээ бөгжөө өгөөд тэгээ хамгийн амар нь тэр хүүхэн нь хасагдсан байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө нэг бараг ингээд нэг тоохгүй штэ ч гэдэг юм уу те нөгөө охин нь болохоор ингээд бараг ингээд хүн болгонд ингээд бүгжээ харууллаа заяа амар тийм сериосны хүлээж авч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэгээд нөгөөг нь хасагдсан чинь нэг тоохгүй байна гэд. Гэхдээ зүгээр тэр хоёр бол айгүй гоё ингээд хоршил үүсгэжсэн үг гэвэл үүсгэжсэн. Тэгээд энэ залуугийн ингээд бие авч явж байгаа байдал нь тэгээд бусад тэр залуучуудынхаа хажууд шал ондоо ер нь бол. Тэгээд бас наадах чинь бас нэг юм маар шиг юм нэг нимкээ цамц өмссөн. Тэгээ тэр нь ингээд одоо бид нэг уранхаа джинс өмсдөг шиг тийм ингээд сэмрээд ингээд урагдцсан. Тэгээд нөгөө нэг пеналистууд нь хүртэл бата хүртэл энэ одоо энэ цамцаас сулчиж болдгоо бах та уранхаа цамцтай гэл ингээд яриад лээсэн. Тэр цамц нь бас их ярьсан. Тэр цамцтай зураг нь яваадсан. Гэхдээ ер нь бол бэлгийн хандлагын талаар нэлээд хүмүүс баалгах шиг болно лээ. Тэгээс үлд нь аав нь бүр ингээд пост бичээд тэгээд аав нь пост бичээд харин харьцангуй ингээд гайг болчих шиг болсон шүү. Тэгээ одоо жишээлбэл энэ залуучуу өөрөө нөгөө нэг загвар өмсгч байхгүй юу? Германда. Тэгээд одоо жишээлбэл энэ одоо манай найруулагч ингээд зурнууд өгөөлээ л да. Тэгээ магадгүй одоо яг тэр нөгөө нэг загварын чиг хандлагаар одоо загвараа өмсөж зураг модель болоо те зураг авахлах гэсэн бодолт хийлгэсэн ч юм уу те би явж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм. Тэгээд ингээд хүмүүс тийм янз бүрийн зургуудыг гаргаж ирчээл янз бүрээр л яриа л хэлээ л те. Харин тийм. Өөрөө үл ямар нэгэн тайлбар хийгээгүй зүгээр сүулт нь аав нь бол те ингээд миний хүү бити тоо. Тэ яах вэ ингээл хүмүүс ингэж байгаа л тэгэл юу ач нь ямар хамаатай. Одоо манай найруулагч бол өстой төрлөөр нь зураг нууж байна. Ийм урт үстэй байсан юм байна. Хүүх энэ бол бүр вау! Ийм залуу байсан юм уу? Энэ бол бүр одоо тэгэд энэ залуу хасагдаагүй юу? Хасагдаагүй шүү. За минийх болохоор би хэнийг авчирсан бэ гэхээр тэр мичиг авчирсан. Үнэхээр үзэсгэлэнтэй, үнэхээр шүтний эмч үү? Шүтний эмч. Тэгэхэд хин ч энэ эмэгтэйг одоо хасагдана гэж ингээд бодоогүй тооцоолоогүй байсан пеналистууд нь хүртэл бүр шок. Тэгэд хасагдсан. Тэгэнгүүт дараа нь хасагдсан шалтгаан юу байсан бэ гэнгүүт хүүхэдтэй болохоор ингээд хасагдчихлаа гэдэг ийм шуум явсан. Цаанаасаа тэр шоу зохион байгуулж байгаа хүмүүс нь бол тэгээд хасчлаа гэж хэлээгүй. Хүмүүс л өөрсдөө хамгаалж байгаа юм байна. Яаж хасагддаг вэ гэхлээр мөх бата энэ атайстай айгүй энэ ингэдэг байхгүй. Өөртөө эднэр чинь ингээд хасах хүнийхээ ингээд нэрийг ингээд дугуулад тэгээд ингээд ийм хийгээд тэгээд тэр дотроос ингээд хасагддаг байхгүй юу. Тэгэнгүүт энэ ингээд 4 дугаарын турш энэ хамгийн хөөрхөн хамгийн одоо хонгорын ноёр чинь бүр ингээд бараг хосоолох хэмжээнд ингээд очсон айгуу тийм итгэвтэй оролцогч байсан чинь энэ хасагдсан. Тэгээ бүр шок. Тэгэнгүүт би одоо Огийн постыг аваад ирсэн байна л да. Манай Огийн нөө фэйсбુક нэт. Юунаас хассан бол гээл комент хэсэг рүү н орлоо. Нэг Эрлади шоунаас хүүхдтэйгээд хасагд тэр шоунд заавал хүүхдгүй хүн шорлох дүрмтэй юм уу? Хөөхөн л эмэгтэй байна штэ. Цамаа атснууд вэ гэдэг. Гэтэ мэдээж зүгээр яг ингээд хүүхдээ гэж хасах байсан бол анханасаа л хүүхдээ хүн оруулахгүй штэ. Тийм үстэй. Мэдгүй. Тэгээд одоо бас ингээд хоёр далтцсан байгаа. Тэгээ яагаад энэ хамгийн идэвхтэй хөөхөн оролцогчийг хасчихж байгаа юм бэ гэж үзээд байгаа юм уу тийм ээ. Одоо буу юм болж байгаа. Тэгсэн чинь хүмүүс оюун сэтгэл нь болохоор зэрэг Монголоо алдсан юм бэ. Хүүхдтэй хүнийг хайрлаж өрийг нь өөрийнхөөс илүүгүй хайрлсан залуу гэж сэвбэлж яаста толгойтой ах үгээс илүү хандлт авах байсан газар хайрын юм болж гисэн байлээ. Нууцхан өрөөнд хамт онсон залуу нь болон өөрийнх нь октод нийлж хассан ичгүй хасныхаа дараа өсний эндүүтэй байсан хүн маань явчихлаа бас өрөөгөө цэвэрлэх хүнгүй яах уу гэс. За яг ийм юм болсноо гэвэл болсон. За гэх мэтчлэн тэгэл ер нь бол ингээл буу юм болж байгаа. Хөш энэ шоуч бүтэн сайнны ороо гардаг юм уу те? Хаас бүтэн сайн өдөр гардаг. Хаас бүтэн сайн өдөр тэгтээ хамгийн даанч би харин Парадисо гээд гоё кино үздэг байсан чи гарахаа болцсон үлээ. Парадисо гарч байгаа штэ. Тийм үү? Гарч байгаа. Тэгээ тэрний дараа гардаг юм уу? Тэрний өмнө нь ч илүү дараа нь ч илүү гардаг. Тэнгүүтээ штэ эн чин Централ ТV-ний гоё юм нөхөж үзэж болно штэ. Монгол HD дээр оддоо бүжиглийг үзэхийн тулд яг яс суухгүй бол нөхөж үзэж чадахгүй. За Улаанбаатарт 12 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар BSB дэмжээ ажиллаж байна. За BSB-гийн өсдөг ваучер. Та BSB-гээс электрон бараа худалдаа аваад 50,000-аас 500,000 төгрөг хүртэлх ваучерыг бэлгэн даваарай. Зөвхөн BSB-д ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч BSB-гийн өсдөг ваучер. Баярлалаа. За баярлалаа BSB. За дараагийн тренд пост болохоор
За дараагийн тренд пост болохоор бас дахиад тэр нэг юутэй ч холбоотой. Энэ бол харин хөгжилтэй. За. Тэр юун дээр болохоор Дималоун гэж нэг хаягнаас болохоор ингэсэн билий. Зүгээр инхэл гээчтэй. Хил устай сайн байна, гоё байна. Гэхдээ үндэсний дархлаа болсон их хил усаа битгий яргалаад хэлбэр хөөгөөд бай гэд. Тэгсэн тэр Централ телевиз дээр Тэнгисийн иргэд тавтай морил оролцогч Ж инх хүслэн буюу Жиюн гэсэн юм байна. Тий, тэгсэн чил зүгээр Жиюн инхэл гээчтэй. Алфаар ингээд өтөө галтгаад байгаа юм тий. Зүгээр инхээ гिचж олдгоо багтай чи. Инх хүсэл гэж Жиюн яхаараа заавал солонгос тэр өгöd байгаа ингээд. Яа. Тэгсэн жил доорнцтэй тэнийг юм уу да инхээ та хилээд үзтээ тэгээд Тэнгисийн ирэг тавтаа морил инхээ гэхэр чи одоо баг орохчгүй үедээ тэгж хэлэхэр чи л гээ. Энэ гэхдээ шинэ оролцогч юм шиг байна. Одоо энэ хагас бүтэн сайн л одоо үзнэ гэсэн үг шүү дээ. 5 6 дугаар дугаар. Энийг тэгээ ингээд шоолоод юу гадсан баггүй. Тий. Гэхдээ угаасаа одоо жишээлбэл саяны Мичи чинь уул нь бол Мичэд гэдэг нэртэй шүү дээ. Тэгээд ер нь л яг одоо энэ нэвтрүүлгийнх нь өөрийнх нь түрүүчийнх нь оролцогчд гэсэндээ шал тест нэртэй байсан шүү дээ. Тэгвэл цаанаас нь юу нөгөө никнейм өгд юм байна. Магадгүй. Гэтэ магадгүй нөгөө нэг багаас нь одоо тэгээд наадуулчин заяа. Ер нь бол ингээд ярьж байгаа яриг нь сонсохоор бараг л за 187% нэг монголоор ярьж байгаа үлдсэн хэл нь бол дандаа англиар ярьж байгаа. Тэгэд одооны хүмүүс ч яасан ч яахтар хэлтэй устаа болцсон тий. Ер нь одоо жишээлбэл ингээд манай нэг дүү ярьж илээ штэ ингээд нэг жудогийн секцэнд ч гэлөө очсон гинэ зайсан гин тийм гэсэн чи тэнд манай секцний хүмүүс бүгдээрээ хоорондоо англиар ярьдаг. Тэгээд би ингээ монголоор ярихаар бараг гадуурхагдаад байна гэдэг хичээл шүү дээ. Тэгээд одоо ер нь бол амар болсон. Тэгээд энэ дээр ч гэсэндээ ер нь л ингээл ярьж байгаа дунд нь заавалчгүй ямар нэгэн байдлаар нэг 10 өгүүлбэр ярихад нэг өгүүлбэр нь бол англиар л орж ирнэ. Нэг өгүүлбэр ярихад нэг үг нь бол англиар л орж ирнэ. Тийм л болсон юм байлээ. Тий, тэгжилээ. Ер нь бол тийм. За дараагийнх нь ингэсэн штэ нөгөө нэг цэнгэлтгийг нөгөө нэг зүлэгжүүлнэ гээд бөө юм болсон. За тэгсэн чинь баяр бандрагч одоо нөгөө мөнгөтэй зочны хөтлөгч. За төв цэнгэлтгийг зүлэгжүүлэх саналыг дандаа л авраг арслангуудаас нь авахын илүү их ойждаг бүгчүүд нь сайн ойлгож мэдэрдэн штэ гэнэ. Ууснаад үнэнтэй. Тий. За энэ бас нэлээ явсан. Тэгсэн үү те. Яа. Тэгсэн чинь хүмүүс болохоор зэрэг байгалийн юм гэдэг өөртөө гээл. Тэгэл унаж осч яж бүх олондоо гомдоод уйлан дуурайд байх юм унчгаад цүндийчэл хөвтөд байх юм бошгон түргэн босч болдгоо юм уу? Хуучны ахмад бүгчүүдийн барилдаж байгааг үзэж хараач бүдүүн юмнууд гээд бас тэгээд ер нь тэгэл манайхан ч угаасаа нэг тал нь өмөрдөг нэг тал нь нөгөө нэг бүл иддэг шээ. Тийм тэгээд тэр нөгөө нэг одоо энэ сэнгэлтгийн зүлэгч нь ер нь бол өнгөрсөн жил тэр зүлгэн дээр унаад ингээд бэртсэн бүгчүүд байгаа. Тийм бэртсэн бүгчүүд байгаа. Энийг илүү сайжруулахгүй болохгүй гэд нэрээ хангаа аврах ярьсан гэлөө хин аврах нь ярьсан гэж тэгж байгаа шүү. Тийм ямар ч үсэн нэг цэнгэлтгийн зүлэгжүүлэх бас судлаас нэлээ явсан. За дараагийн тренд пост. За дараагийн тренд пост. Энээс хойш ер нь трендүүд бол ер нэлээд улс төртэй холбоотой. За нийслэлийн иргэдийн хурал дээр зундууд орж гэдэг нөхөр ингээд ярьжсэн. Баах амтны хил ам татж байгаа. Айлаас ирэхээр авдраа авах гэдэг үг бий. Оюутлогын компани гүний уурхаан 5200-аар ажиллах хүчийг техник хэрэгстэйг авчираад метроны гүний нөхөө ухуулж яагаад болохгүй гэж зардал хэмнэ штэ гэж яриад. Тэгээд сураараа юм байсан. Йоо ч хайшаа юм бэ. Нөгөө цэргүүд зардаг цэргээ ингээд дарах шиг юм уу хайшаа хийж гээд тэгээд энэ нөхөр өстө баахан баалуулж байгаа. Тэгээ уурхай ажил нь яах юм хий. Идэхгүй харин тэгээд энэ бүр ингээд өчигдөрөөс эхлээл яваад эхэлсэн. Тэгээд хүмүүс ихэнхдээ ер нь бол уурлаад ийм хүмүүс одоо тэгээд яаж иргэдийн хурал төлөөлөл биднийг төлөөлөө суугаад юм ярьж идэм бэ л. Тэгээд угаасаа тэгээд ингэж хэлээ штэ. За сонгогдсон хүн нь тэнэг байж болно. Ядаж өөрийнхөө тэнгийг мэдрээд ингээд сайн зөвлөх мөвлөх авал та тэр мөрнөөсөө асуул та. Хилэх үг мүг асуул та. Бодож боловсруулал та. Тэгсэн байсан шүү дээ. Тий, тэгээ энэтэй холбоотой бүр хамгийн хөгжилтэй пост шүү. Одоогор 102 ширтэй явж байна. За. Magnet TJ гээд хаягнаас
Нөгөө нэг юу биш те сансарлуу нисдэг кино чи юу лээ? Одоо хин нөгөө дэлхий рүү ингээ солир ирж яхад нурдаас нь солир дээр нь очиж бууж байгаа дэлбэлчдэг кино чи Armageddon. Тий одоо англи дээр бол Armageddon юм билээ. Бид нар бол Armageddon гэдэг. Тэр Armageddon киноны сансрын хэсэг чинь ингээ явж байгаа зураг байхгүй юу? Юу руугаа нөгөө сансарт нисгээд Улаанбаатарт метро ухаар ирж байгаа аюудлага гүн тавьсан. Үгүй тэр чинь нөгөө нэг сааж илээ. Тэгээд тэр чинь нөгөө нэг хамгийн сүүлд нөгөө Брюс Виллс чинь ингээд нөгөө хөргөн үгийнхаа өмнөөс нөгөө ороод тэгээд ингээд хамгийн сүүлд баатар болоод одоо дэлхийг орсон баатрууд болоод унгаснаас буудаг штэ тий. Яг тэр хэсгийг л зураглаа ах та тий. Бид тэрийг үзээгүй л дээ. Тэр чинь мангар сүртэй штэ. Тий яг ингээд нисгээд бүгдээрээ онгоц руугаа явж байгаа зураг байхгүй ингээд. Тий ингээд баахан сансрын хэсэг чинь хувцастай. Тэгсэн чи ингээд аюутлагаас юу метро ухах гээд ирж байгаа уур хаж тэгээ тавьчихсан. Тэр өстө хүмүүст савж одлоо инеж илээ. Наруулж юугийн зургийг нөхөх баха. За дараагийнх нь тренд пост болно шүү дээ тий. Ингэцээ хавар зуны уйлралд хурцлын үлийг хэтрүүлбэл дуслын шим цаашлаад чүмэгний ясны шим гэх мэт 7 тамирын шим барагдана. Хий хямрна. Ялангуяа 35-аас дээш наснд хөвшрөлтийн явцыг түргэсэх нь хаврын сүүлсаар зуны ихэн дунд саруудад бодисын телевизионы ирч туйлдаа хүртэл дорооддог учраас хурцлыг хагас сард нэг удаа үйлдэн 45-аас дээш наснд үйлдэхгүй байвал бүр сайн. Ангаах ухааны доктор профессор зөвлөх хэмж одон цэцэг гэдэггүй юм байна. За энэ дээрс та алцж байгаа шүү дээ мөөгийн. Тийм байна. Би энийг харсан шүү. Ингээд хүмүүс шоолоод байгаа юм байна те. Одоо мань ч бүр ирхэн асуулт. Дааж тийм баха. Тэр энэ хошин боос тавьдаг нөхдөө тэгжсэн байр. Ч юм уу хоцох гэж нү аль юу. Хүч дутаа юу. Гэт ах юм аа. Тэг хамгийн амар ихнэрлэг ойцсон чинь ухчд утаа юу чигээд ах юм. Тэгээд энэ 45-аас дээш наснд үйлдэхгүй байвал бүр сайн гэдэг дээр манай уугийн бүр амар поинтлж байгаа. Би одоо ингэж болохгүй. Үхэн. Гэхдээ ядаж энэ чи тэгчих сард нэг би сард нэг юм уу те. Тэгээд энэ яагаад ангаах ухааны доктор профессор зөвлөх хэмж хүн яагаад ингэж ярьж байгаа юм бол мэдгүй. Тэгээ одоо энэс чинь ангаах ухааны доктор ч хааш ийм болчихсон юм. Боо юм болж байна. Тэгээ одоо энэ пост чинь ихэд 248 шеэртэй заяа 230 сэтгэлдээ явж байгаа заяа. Тэгээд тэгээ хүмүүс гуцаад би одоо бодлоо тэр ажлаа өөртөл хүнээр залгах болж байна гэсэн. Хийхгүй байгаа ирнэл тамиртаад байна. Тэгвэл тэгээд хийвэл бүр шууд өгөх нэ. Тийм нэр. Норвегийн баасан дорж гэдэг үний чадахгүй гэсэн чинь тэр дангаараа 163 авсан заяа. Бүр өстө энэ дээр ч өстө бөө юм болж байна хөөе заанчаа. Зүгээр манай сонсогч нар комент хийчих штэ. Оги. Би бас болохгүй үхэн. Гэтэ яг тэ зүгээр энэ хүн болохоор зэрэг ингээд зүгээр юу хаврын цагт ингээд айгуух тийм ядардгаа тий би ми чинь ингээд нөгөө нэг сул байгаа тэгээ ер нь энийг жоохон холдуулаа л гэдэг утгаар л хийсэн юм шиг байгаа. Тэгээд энэ дээр нээр хүмүүс поинтлж байгаа. Би зүгээр яг үннийг хэлэхэд жоохон сериосны ханд бол би энэ хүнийг ангаах ухааны доктор профессор гэж мэдэхгүй. Надад ч гэсэн амар сонир санагдсан. Нэг тийм ямар нэг байдлаар л фейк юм явчлаа. Эсвэл одоо юу гэдэг мэдэхгүй. Нэр арайч ангаах ухааны доктор профессор хүн ийм юм яриа явж ийн гэвэл би л мэдэхгүй. Ямар ч утгагүй юм байна. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлээ. Тэр манайхан тийм ярихаар тэр 840 хоёулаа болж орж ирж байгаа. Тэгээд дандаа чаавал ихэнх нь 20-тэй. Ухны гэдэг заалттай байна уу? За Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Omni Capital банк ба санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байгаа. За Omni Capital банк ба санхүүгийн байгууллага
хур гэдэг ингээд зээлийн аян зарласан. За энэ хур гэдэг зээлийн аянаар бол 300 хүртэлх саяын зээлийг та 72 сарын хугацаатаагаар авна. За ингэж авахдаа хамтран зээлдэгч шаардахгүйгээр зээлээ ерөөсөө цагийн дотор шийдвүлээд машинтай болох боломжтой. За тэгээд зээлийн хугацаанд 72 сар хүртэлх хугацаатаар зээлээ авах боломжтой. Орон нутгийн харьяалтай байсан ч гэсэн таны автомашины зээлийг хамтран зээлдэгчтэй болон хамтран зээлдэгч шаардлагагүйгээр хамгийн шурхаагаар шийдэж өгнө. За тэгээд Улаанбаатарын 4 дүүрэгт нийт 7 салбар байгаа учраас өөртөө ойрхон салбар дээр очин зээлээ хамгийн урднаар шийдвүлэх боломжтой байгаа шүү. За тэгээд өөртөө ойрхон салбар гэхээр эднийх маш олон салбартай юм байна лээ. За Скватер дүүрэг бол 8 дугаар хороо N Tower-ын 403 дотод байгаа гэж салбар 1. Салбар 2 нь Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Copper Plaza-гийн нэг давхурт байна. За бас Сонгон найрхан дүүрэг 22 авто худалдааны төв дээр Omni Capital гэж байна. За баруун дөрвөн зам Шинэ Монгол хаад офисын 4 давхурт байна. Шар хад даа хүрээ яг нөгөө нэр шилж машины нэр шилжүүлгийн хажууд Omni Capital байна. Horse Motors дотор за 3 давхурт 305 тоотод байна. Тэгээд MN Tower-ын нэг давхурт бас байд юм байна. За гэхдээ бас дан автомашины зээл гэлтгүү бүхэл төрлийн зээл байгаа. Дугаар барьцаалсан зээл, бизнес зээл, үйл хөдлөх барьцаалсан зээл, ногоон зээл, автомашин барьцаалсан зээл гэх тийм ээ. За тэгээд та илүүд дэлгэрэнгүй мэдээлэл нь 72 77 82 82 гэдэг утаснаас аваарай. 72 77 82 82 Omni Capital Цэгмэн гэж сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Omni Capital банк сангийн байгууллага хамтран аялагч байна. Баярлалаа. За юу ч штэ номын совд номоош гүй нэрнгээсээ уламжлалт хангаах ухаанд ийм юм байдгаа. Тэгтээ арайч өвх нь хаашаа юм сэтгүүлч нэвтрүүлэгтээ битсэн юм шиг байна гинэ. Гэвгүй тэр нэр үхэн гэж байгаагүй шүү. Тэр хүмүүсийн нэвтрүүлэг шүү. Үхэн гэдэг нь бол ингээд хүмүүсээ өөртөө нэвтрүүлээд байгаа. Зүгээр сард нэг тэгээд 45-аас дээш бити хиймээ гэдэг чинь бол яг тэр сэтгүүлчийн битснээр л байна лээ шүү. Яг тэгж ярьсан юм уу мэдэхгүй. Бүхэл бүтэн доктор хүн хэлсэн байна. Мөрдөж дагахын зөвлөх гэж. За дараагийн тренд пост болохоор ингэж явсан. За өчигдөр ингэж яваадсан. Манай Ари Facebook хаяг дээрээ өнөөдөр хүүг авахаар автобусанд судал жолоод залууг хараад шоконд орлоо. Бас баярлах шиг Facebook-ээс ингээд өөрөө копидж авсан юм байлээ. Өөрөө бичээгүй. Учир нь жолоод залуу маш цэвэрхэн хувцалсан. Цагаан цамд зангиатай байлаа. Анх Солонгост очиод автобусанд суухад яг л ийм хүмүүс автобус жолоодож орж ирсэн хүн болгонтой толгой тохин мэндэлж байсан санаанд орлоо. Мэдээж анх удаа тийм соёл харж байгаа надад их сонин бас гой санагдаж заахөө би соёлтой байх хэрэгтэй юм байна гэх бодол төрж байсан. За тэр яах вэ? Бүгд хослол цагаан цамд өмсөх албагүйч юмс өөр болж байгаа юм шиг байна гэд. Ингээд энэ зургийн зөвшөөрлгүй авчлаа гэд автобусны жолоочийн зураг байгаа байхгүй. Тэг 3 86 УБЧ улсын дугаартай Улаанхуаран Тэц 3 чиглэлд хүн тээвэр хийдэг автобусны жолооч гэд. Нэрээ ямар кул харагдаж байна тий. Тэгээд энэ пост хүмүүс нэлээд явсан. Тий ямар гоё юм бэ гэд ингээд тэгээ бүр яг ингээд костюм пичак өмсөөд цагаан цамц өмсөөд бүр зангаа зүвцэн. Тийм байна. Тий. Ийм жолооч. Тэгсэн чинь хүмүүс харин тий. Италид бас ингэдэг юм байна лээ. Солонгост автобусныхын жолооч нар ингэж юм лээ. Ингэж хувцалтай юм байлаа гэсэн. Тэгсэн чинь сүүлдээ энэ цаашаа ингээ нөгөө шэрлэгдээд ингээ нөгөө хүмүүс яваад гэсэн чинь бүр яг цааш нь бүр ухаад тий. Тэгээд дараагийнх нь гэсэн чи юу хэлсэн бэлээ. Автобусны костюмтай соёлж жолооч залуу маань Улаанбаатар хотын 3 үед амьдсан автобусны жолооч юм байна. Түүний өвөө Хөдөлмөрийн Баатар эс Дашцэрэнгуа Яарамгийн чиглэлд олон жил автобус барьсан маш соёлтой хөдөлмөрч Нямбай жолооч байжээ. Вау. Гэт бүр ингээ цааш нь хүмүүс ингээ ухаад гаргаад ирсэн байлээ мэдээллийг нь. Тий. За. Гэтэ ямар ч хэлээс амар кул харагдаж байна. Магадгүй одоо ингээд хүмүүс энэ хүн одоо ажил дундуура хуралтай ч юм уу ажиллаа тараад шагнал авах гэж байгаа ч юм уу гэж янз бүрээр л бодсон баг. Гэтэл аюу кул харагдаж байна тий. За. За дараагийн нэг шууган болохоор зэрэг бие дучирсан хохирлыг тогтоох бусад нотлол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг өргөжлүүлж байна гэд захиур цэгийн гарсан хүн намын дарга найдлааг наран баярыг зодсон эрэгт шалгаж эхэлжээ гэд. Тий одоо өстө бич гэж өгч байгаа. Тэгсэн чи оогийн энийг гэсэн хөгжлийн банкны хэрэг дээр цагаатсан тогтоол нь хүчингү болсон. Нэмж хүн зодоод чигээрээ ялтан болохоор шийджээ. Найдлаа хүүр найдалт хөөмө нэрээ гинэ. Тэгсэн сүүлдээ бүр хүмүүсийн толгой эргүүлээд энэ сайтууд хүртэл хандлт авах гээд тий ингээд боловсролын сайд Наран Баяр дахиад зодуулжээ. Тэгэхээр тэгэл хүмүүс
юу ээж та дахиад зодуулчих байгаа юм чи. Өчигдөр зодуулаад нэмээд зодуулчих юм уу гэсэн чинь үгүй саяны зодооны яриад байгаа юм. Энэ бас нэг яа өмнө нөгөө нэг Отгонбаатар өндөг шийдвэрс тэрийг зодуулсан гэж үзэж байгаа юм байна л да. Өндөг шийдвэрлэж нэг фактлсан шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс манай сайдыг арай л их дээрлэхэж байна. Болохгүй бол ард түмтэйгээ жагсъя. Тэгээ нэг бонсад боловсрол хүртэл хийж байгаа. Даранбаяр сайдын талд орно гэдэг. Өөрийгөө дараагийн отхон бэлэг гээд дүртээ орчих үед хүрлэхээс өөр хүн зодоод оноо авчих ус төрч алгадөө гэд ингээд баахан юм битсэн байлээ. Тийм байлээ. Одоо ингээд юу яаж шалгагдаж гэн гэдэл яваад илээ. Тэгээд юуны ортонд зодтолцсон гэж яригадаа. Тэгээд цагдаагаас бол ямар ч хэлсэн цагдаагаас хэлсэн мэдээлэл нь болохоор интернет дугаа дээр бол за наран боловсролын сайд Даранбаяр зодуулсан нь үнэ. Хэн зодсон яасныг нь бол шалгаж байна. Хүшин энэ хоёр ч одоо нэг намынх өстэй. Нэг намынх гэсэн. Тийм тий. Тий нэг намынх. Нэг намын хүмүүс гэсэн. За. Тэгээ сүултээ бүр хүмүүс харин тий. Өө энэ хүн намын хий чинь нүхэх гээд хэлчмээр юм байна гээл ингээл баалал яасан завтаа энэ зодтолтоод байдаг л гээл. Ингээд шүү. Янши ордны хэрэг гэдэг кино үзээд байхаар сайд сошиалаар 1.2 тэрбум төгрөгийн хамааралтай олох гээд байнгут нэг намынхан нэгнийгээ зохиож олонний анхаарлыг өөр дэш нь залж болгоч санагдаад байгаа шүү. Киноноос ч ихэм сурч байна дөө гинэ. За. Тий. За дараагийн тренд болохоор хэн бас баалуулж байгаа? Нара. Тэгсэн. Тий. Одоос ингээ ширлээл үз тараад. Сүүлдээ бүр юу яж илээ? Тэр нөгөө нэг Нараг анх ингээ нөгөө нэг юун дээр болохоор өөрөө ингэж аваач комент бичээд тэг комментиг нь хэвлэлүүд буцаж саваад тэгээд алцааж хэвтэж хүүхэд гаргасан ээжүүд иргэний зэрэг ногоон намд Нараг огцруул намаасаа хөө гэдэг шаардлага өгнө гэд тэгсэн чинь аваачаад Нара өөрөө харинтай ингээд алцааж хэвтэж хүүхэд гаргачаад тэгээд тэрийг ингээ нэг улсаас одоо юу гэдэг юм ээжийн 500 сая төгрөг нэхэд тахтаа ядаа та нар энэ улсад ч мөнгө алга байна штэ гэж хэлээ. Тэгээд л баахан баалуулж байгаа юм байна. Тий. За бид нар алцааж хөвч байгаа хүүхэд гаргасан юм байна. За одоо тэгвэл сүүлдээ бүр алцааж хөвтөж хүүхэд гаргасан ээжүүд нийлж жагсаал цуглаа хийн. Наараг хоцруулна л гэв. Тэгээд наадах чинь бас нөгөө нэг гадаадад шал угааж яана гэж гомдлож байгаа хүмүүс өөрсдийнхөө сурч хөгжих цагт суралцаж хөгжөөгүй өөртөө л буруугүй гэд тий. Энэ нь бас тэгсэн тий. Асуулж байгаа штэ. Тэгсэн чинь Минжийн хангаан зэрлэг гахаа шиг царайсан муу шивэрт ордны угаац нь их зөгчээ. Ой бас айр ичж байгаа шүү дээ. Харин ингээд л яваад яг өөрөө ингээд нөгөө нэг зарим хүмүүсийн коммент нь буцаагаад тий ингээд хариу өгөөд ингээд Нара бас нэлээд баалуулж байна. Тэгээд угаацсандаа хахаад наатах чаа Монголын ээжүүдийг мөн өөрийгөө ч хэлсэн баха амар доромжилж гин гэд. Тэгээд угаасаа нүдүүлж байгаа. Харин тэгж байгаа. Бүр сүулдэ харин тэр зарим эмэгтэйчүүд нь зүгээр шууд юу яа Нараг огцруулъя. Иргэний зэрэг ногоон намын нэрээ өмнөөс их хурал сууж байгаа бол тэр намд нь хэлээл гэд. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 28-ны Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Omni Capital банк санхүүгийн байгууллага за мөн Ар жанчуулангийн анхны ундрагаас авсан Аршаан хангатай жанчуулан хамтран ажилласаа баярлалаа. За баярлалаа. Чиний постууд дууссан мэт тий. Окей. За Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3